Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн монгол хэлний хичээл онцгой таацгаая. Аяган дотор алаг өндөг. Тэр юу вэ хүүхдүүд ээ? За онцгойг таахтаа эхлээд бүгдээрээ төсөөлж үзье. Аяган дотор чинь алаг өндөг байна гэд төсөөлдөө. За аяган дотор гэдэг нь нүдний гадна талыг хэлсэн байна. Алаг өндөг гэдэг маань бидний нүдийг хэлсэн байна. Яагаад алаг гэсэн юм болоо? Тийм ээ. Хүний нүд чинь цагаан хар өнгнөөс бүтдэг те. Тэгвэл тэрийг алаг гэж хэлж. Онцгойг таахдаа утгыг нь эхлээд ярилцсан. Дараа нь таамаглаж буй хариунуудаа хэлнэ. Хамгийн оновчтой таамагаа хамгийн сүүлд тайлбарлах нэ. Дараагийн онцгойг бүгдээрээ дай. Цагаан талд хар үр тарина. Хар үрнээс хамаг ухаан дэлгэрнэ. Тэр юу вэ хүүхдүүд ээ? За эхлээд утгыг нь ярилцсан. Таамагласан хариунуудаа хэлнэ. Хамгийн оновчтой гэснээ тайлбарлах нь. За бүгдээрээ төсөөлөл бодъё. Утгыг нь ярилцъя. Цагаан талд хар үр тарина. Ямартай ч цагаан тал дээр хар зүйл байх нь тийм ээ. Хар үрнээс хамаг ухаан дэлгэрнэ. Цагаан талд гэдэг нь номны цагаан хуудас. Түүн дээр хар үр тарина гэдэг маань номны бичиг байж болох юм байна тийм ээ. За хар үрнээс хамаг ухаан дэлгэрнэ гэдэг маань номыг уншихад альва зүйлийн утга учир тайлагдана. Илүү ихийг мэдэж авна. Ухаантай болон ухаан дэлгэрнэ эрдэм номд суралцнаа гэсэн утгатай байх нэ. Тэгэхээр энэ онцгой маань хариу ном байх нэ. Бүдүүн хүн бүсээ бүсэлж чадахгүй. Тэр юу вэ хүүхдүүд ээ? За одоо бүгдээ онцгойг таамаглацгаая. Бүдүүн хүн бүсээ бүсэлж чадахгүй. Бүсээ бүсэлж чадахгүй гэхээр бүстэй зүйл байх нь. Ямар бүстэй зүйл байдаг вүлээ? Мэдээж дээл бүсэлдэг. Өөр бүс хаана байдаг вэ хүүхдүүдээ бодоорой. Гэрийн бүслүүр гэж байдаг тийм үү? Бүдүүн хүн гэдэг маань гэрийг төсөөлсөн юм байна. Бүсээ бүсэлж чадахгүй. Гэр бүслүүртэй тэр бүсийг нь дандаа хүмүүс бүсэлж өгдөг тийм ээ. Гэр өөрөө бүсээ бүсэлж чаддаггүй. Тэгвэл энэ онцгой маань хариулт гэр байсан байх нэ. Онцгойн хариуг зургаас ажиглан олоорой хүүхдүүдээ. Ишигний ивэр ийшээ тийшээ. Хөлгүй байж явдаг, нүдгүй байж уйлдаг. Торхон дотор тос ус хоёр. Тэр юу вэ? За одоо багштайгаа бүгдээрээ хариултаа тулгая. Ишигний ивэр ийшээ тийшээ. Хан байх нэ. Хөлгүй байж явдаг, нүдгүй байж уйлдаг. Хөлгүй байжж яваад өгдөг, нүдгүй мөртлөөсөө уйлдаг. Үүл байх нэ. Үүл хөлгүй мөртлөөсөө нүүгээд яваад идэг тийм ээ. Бас нүдгүй байж уйлдаг гэдэг маань үүлнээс бороо орохыг зүйрлэж хэлсэн байна. Торхон дотор тос ус хоёр. Тэг маань өндөг байх нь. Дараах онцгуудыг гэрийн даалгаварт цэвэр сайхан бичээд онцгой тааж ирээрэй хүүхдүүдээ. Эр ганц хүү эрдэнийн зүйлээр бөөлжинэ. Тэр юу вэ? Балан хүү модон дээлтэй. Тэр юу вэ?
Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.